Өнөөдөр хүн бүрх хөрөнгө оруулагч подкастын маань 5 дахь дугаар та бүхэнд хүрэхэд бол бэлэн боллоо. Энэхүү дугаараар бид нэр ард группийн үүсгэн байгуулагч Чулууны ган хуйг захирлыг урьж оролцуулж байна. Тэгээ өнөөдөр бидний урилгыг хүлээж авч оролцож байгаа ган хуйг захирлаа баярлалаа. За баярлалаа. Намайг урьж оролцуулж байгаад их баярлж байна. Яг гоо ган хуйг захирлыг маань ингээд танилцуулах юм бол маш олон компани, тууз, захирал, удирдлагад бол байгаа. Тэгээд ярилцах хугацаанд бол яг энэ компаниудын талаар төлөө бас тодорхой мэдээллүүдийг олж авна. Гэхдээ хамгийн түрүүнд ер нь хөрөнгө оруулалтыг одоо манай Монгол руу хөрөнгө оруулалт татах дээр бас гавыг захирал бол тэргүүн нээнд бол явдаг. Тэгээд танаас одоо эхний хамгийн чухал асуулт бол нэг лифтэнд хөрөнгө оруулагчтай хамт сууя гэж бодъё. Тэгвэл elevator pitch гэдэг те. Яг Монголыг та 1 минутанд гадны хөрөнгө оруулагчид яаж сурчлах вэ? Өнөөдөр Хятад Монголын дунд тавьчлагдсан Монгол улс бол өөрөө ардчилсан эрхчлөөтэй, иргэдтэй, зах зээлийн тогтолцоотой улс байгаа. Хятадын эдийн засаг бол өөрөө биднээс үл хамааран дэлхийд манлайлах тийм байр суурин дээр гарч ирж байна. Технологийн хувьд, санхүүгийн хувьд, зах зээлийн өөрийнх нь худалдан авах чадварын хувьд за тэгээд дэлхийн нийтийн чиг хандлагыг, бодлогыг тодорхойлох түвшинд бол маш хүчтэй тийм зах зээл. Орос Украины дайн нэг өдөр зогсож таараа. Энэ дайн зогсоход Оросын зах зээл дахиад 90 онд барууны зах зээлд нээгдэжсэн шиг тийм том нээлт болно. Тэрэн дээр компаниуд уралдаж орно, хөрөнгө оруулагчид уралдаж орно. Орос бол өөрөө газрын баялагынхаа хэвлийн баялагаараа бол дэлхийн номер 1 баялагтай улс. Тэр нь дундраагүй, шавхтаагүй. Монгол улс бол өөрөө газрын асар их том хэвлийн доороо одоо маш их баялагтай улс. Өнөөдөр бидний өмнө нь сул гэж харж исэн асуудлууд бол давуу тал болж орж ирж байгаа. Тэгэхээр өнөөдөр бид нар хүүтэн байна гэдэг. Тэгвэл өнөөдөр дата төвөд ажиллаулж байгаа компаниуд хүүтний давуу тал гэж хардаг болсон. Яагаад гэвэл хөргөх зардлаа хэмнээд цахилгааныхаа өртгийг бууруулж чадвал өрсөлдөх чадвар нэмэгдэнэ гэдэг тэр үндэслэл бол Монгол дээр хамгийн ихээр одоо тохиромжтой болж ирж байна. Хиймэл оюуны тийм чимээгүй дайн яваад байна. Хятад улс энэ дээр бол ялаад байна. Тэгвэл Америк, Европ нөхөж очихын тулд бол цахилгааныхаа эрчим хүчнийхээ өртгийг бууруулах арга замыг бол хайж байгаа. Монголд бол нүрс нь байж байна. Америк Трамп гараад ирсэн байж байна. Тэгээд Монгол өөрөө ардчилсан улс гэд сансраар бид нар мэдээллийг маш урттайгаар дамжуулахын боломж бүрдсэн үедэр бол бид нар хиймэл оюуны хүчин чадлыг экспортлох, эдийн засгаа солонгоруулах тийм онцгой нөхцөл байдал бидэнд үүсэж байгаа байхгүй. Тэгэхээр энийг бол давуу тал гэж харж болох юм. Газрын ховор элементийн дай явагдаж байна. Өнөөдөр газрын ховор элемент зөвхөн одоо Хятад 95% дангаараа гаргадаг энэ нөхцөл байдлыг өөрчлөхийн тулд бол маш хөнгөлөлтөө улс төрийн тийм шийдвэртэй зээл санхүүжилтийг бол Америкийн засаг захиргаа Европод бол яг өөрийнхөө нийлүүлэлтийн одоо их усрыг баталгаажуулахын тулд бол гаргаж байна. Тэгэхээр энэ дээр бид нар зөв хөдөлж чадвал газрын ховор элементээр critical mineral чухал одоо ашигт малтмал дээр бид нар өөрсдөө зөв бодлогоо гаргаад зөв хөдлөх тийм түүхэн цаг үе мөч бидэнд бас оногдоод байна гэж үзэж байна. Тэгэхээр таны эснийг ингээд шууд хідэн өгүүлбэрт бол нэгдүгürt бид нэр газар зүйн хувьд бол давуу тал бол байна. Хоёрдугаарт бол газрын ховор элемент. Тэгээ гуравдугаарт цаг агаар буюу яг цаг уур буюу энэ AI энэ дата центруудыг маш хямд зардлаар ажиллуулахад бид нэр давуу тал байна гэж ойлголоо. За. Тэгвэл одоо манай олон аж ахуйн нэгжүүд ер нь бол ингээд гадагшаага сая хүртэл ингээд Японд Токио хотод Investor Day боллоо л да. Тэгээд ингээд орцож байхад компани болгон адилгүй бас Монголыг бол сурталчилж байна. Монголын салбар бүрийн компаниуд тэнд очиж Японы хөрөнгө оруулагчид бол татахыг бол оролдож байна. Тэгээд одоо ингээд 1 сард Хятад руу явна. Эргээд нөгөө 1 сард Давосын уулзалт бол болдог бах. Тийшээ ийм хөрөнгө оруулалтын уулзалт руу гадагшаага явж хөрөнгө оруулалт татахаар
оролдож байгаа компани удирдлагуудад та ямар зөвлөгөө өгөх вэ? Ер нь бол яг компани өөрөө тухайн хөрөнгө оруулагчийн анхаарлыг, сонирхлыг татна гэхлээр хамгийн түрүүнд яагаад Монгол вэ гэдэг. Тэгэхээр яагаад Монгол руу хөрөнгө оруулалт хийх ёстой юм бэ гэдэг тэр сонирхлыг бол бид нар өдөөж бий болгох ёстой. Би Хас банкнд байхдаа хамгийн анхны Голланд банкны хөрөнгө оруулалтыг хамгийн анхны олон улсын санхүүгийн корпорацийн EBRD-гийн FMO-гийн тэгээд Швейцар, Америкийн private equity буюу хөрөнгө оруулалтын сангуудын мөнгийг бол татаж оруулж ирж байсан. Мэдээж хэрэг бол Монгол руу хөрөнгө оруулалт хийчихэд энийг бид нар буцаагаад ашигтайгаар гаргаад авч чадах юм байна гэдэг итгэл байх ёстой. Тэрийг бол яг нэг тухайн улс орны эрсдэл, улс төрийн эрсдэл гэд нөхдүүд хардаг. Хамгийн түрүүнд тэрийг хардаг. Намайг анх гаднаас хөрөнгө оруулалт татж хахад бол юм улс орны зээлжих зэрэглэлийг тогтоох байтугай тийм аудит бараг хийлгэсэн компаниуд байдгүйсэн. Тэгээ бид нар Moody's-аар анхны зэрэглэл тогтоох, зээлжих зэрэглэлээ тогтоолох ажлыг хийгээд Монгол улс төр зээлжих зэрэглэлээ хийлгдэг болоод өнөөдөр бол бас харьцангуй гайгүй болцсон байж байна. Тухайн бизнес нь өөрөө хэр хөл дээрээ тогтож чадсан, хэр ашигтай ирээдүйтэй вэ гэдгийг итгүүлэх, харуулах, сонирхлыг нь татах. Тэгээд яагаад заавал тэр хүн орж ирэх юм бэ гэд. Хөрөнгө оруулалт татна гэдэг нь бол өөрөө маш хэцүү ажил. Тэгэд шал танихгүй хүн тааралдаад жишээл надаас би энэ ийм улсаас явж над хөрөнгө оруулалт хийж надад сонсогд. Яг тийм байдлаар л хүлээж авч байгаа гэдгээр нөгөө хөрөнгө оруулалт хайж байгаа хүн хандаад тэгээд маш төвчээртэй байх хэрэгтэй. Маш урт удаан хугацаа орно. Шаардлагатай тийм. Тэгэхээр зүгээр ингээд нөгөө өнөөдөр пичээгээд таалагдаа за маргааш шийчээ гэдэг тийм нөгөө гарааны бизнесийн санхүүжилт хийж байгаа юм шиг байдлаар ердөөсөө хандмааргүй байгаа нэг зүгээр нэг 20-30 мянган долларын хөрөнгө оруулалт биш би нөгөө том хөрөнгө оруулалтын асуудал ярьж байна. Таны эхний саяны ярьсан банкныг оруулж ирэхэд танд хэр их хугацаа шаардагдсан бэ? За сүүлийн нэгдүгээр асуулт, хоёрдугаар асуулт болохоор сүүлийн үед ингээд тань гаднаас хөрөнгө оруулалт татахад ойролцоогоор дундаж хугацаа гэдэг юм уу хэдэн сар эсвэл хэдэн жил шаарддаг? Жилээр тоологдно. За аль аль тохиолдолд бол дандаа жилээр тоологдно. Гэхдээ нэг ороод ирсэн байхад би санд 2007-8 онд хас дээр над дээр бол ингээ хүмүүс уулзсан хөрөнгө оруулалт хийгээд нөгөө нэг том хөрөнгө оруулагч орж ирээ. Тэрний дагаад нэг 10-аад хөрөнгө оруулагч оруулаад ирсэн байхад бол одоо хүртэл хас сайн яваад байна шүү дээ. Мөнгө татал зүгээр инерцээрээ ингэж яваад байна. Тэгэхээр нэг тийм нэр хүнд би болгоод автсан байхад бол тэгээ тэрийг олон улсад зөв таниулсан байхад бол хөрөнгө оруулалт олоход бол амархан. Их амархан. Эхнийг хийхэд бол маш олон жил орно. Тэгээд хизээч бүтэхгүй юм. Сая Нью-Йоркийн өнгөрсөн 5 сард Нью-Йоркийн хөрөнгө оруулагчтай Монгол руу хөрөнгө оруулалт хий гэдэг юм инвестмент дэй боллоо л доо. Тэгээд энд бас нэлээд компаниуд ирлээ. Тэгээд энд ингээ харж байхад ер нь хэдэн хөрөнгө оруулагчтай уулзж ийж бид нэг хөрөнгө оруулалт татах магадлал нэмэгдэв. Одоо ингээд их сургуулаа төгсчөөд бид нар чинь диплома авчаад маргаашаас нь ч юм уу одоо диплома авахаас өмнө нэг 30-40 компани руу өөрийнхөө CV-г явуулж ийж тэгээ магадгүй нэг 10-20 ярилцлаганд орж ийж тэгжиж нэг ажилтаа болж байгаа шүү дээ. Эсвэл нэг 2 оффер одоо санал аваад нэг компани нэгээ сонгодог. Тэр бол юм яг хөрөнгө оруулалтын тухай та юу гэж бодож байна? Олон 100-аар тоологдох байх гэж бодож байгаа. Олон 100. Тэгээд олон жил орно. Олон жил гэдэг нь 5 юм уу, 1 юм уу, 1.5 бизнесээс хамаарна, тухайн үнээс хамаарна. Бид нарт бүгдээр Монгол байна гэдгийг бас тооцох хэрэгтэй. Өнөөдөр зүгээр яг Америкт байгаа компани Америк хөрөнгө оруулагчдаас мөнгө авах гэдэг нөгөө Amazon-ы түүхийг уншиж байхад юм уу эсвэл нөгөө Schwarzman-ы түүхийг сонсож байхад хэцүү байдаг шүү дээ. Хэдэн мянган хүмүүстэй коллеж, хэдэн
100 хөрөнгө оруулалтын сантай уулзчиж яг дампуурхын даваан дээр нэг чек бичиж хөрөнгө оруулалт орж ирж тэр агуу том компаниуд одоо Blackstone болон Amazon босч ирсэн гэж түүх байдаг. Тэгээд хөрөнгө оруулалт бол жижиг том гэлтгүй ер нь компани аль ч үед бол нөгөө шаардлагатай байдаг. Тэгээд би сүүлд энэ бас Tesla-гийн түүхийг нөгөө Elon Musk-ийн түүхийг уншиж байгаа тэр 2017 оны 12 дугаар сарын 20 гэхэд цалингаа тавих мөнгөгүй болсон. Тэгээ 25 буюу Christmas зул сараар мөнгө нь орж ирж тэр Tesla гэдэг компани өнөөдөр дэлхийд хамгийн том үнэлгээтэй хамгийн их машин үйлдвэрлэдэг тэр компани ч дампуурхын ирмэг дээрээс босч ирж байгаа байхгүй. Тэгэхээр хөрөнгө оруулалт бол маш их чухал. Шинэ одоо бий болж байгаа компани хувьд ч тэгээд ер нь бол ингээд нөө шинийг эрэлхийлээд шинийг сэтгээд хийгээд зориглоод явж байгаа аль ч компани хувьд хөрөнгө оруулалтын асуудал бол маш чухал. Тэгээд хизээ яаж орж ирэх нь гэдэг нь бол өөрөө тухайн хүн хизээ болтол цуцахгүй, няцахгүй, буцахгүй ингээд урагшаага ингээд зүтгүүлсараад амжилтанд хүртлээ явуул чадах тийм шандас байна уу? Зориг хүч чадал хүч нөөц байна уу гэдгээс л хамаарах багтай. Би нөгөө Elon Musk-ийн бас түүхийг гаргасан номыг нь одоо уншиж байхад юу ажиглагдсан бэ гэхээр тэр хүн өнөөгийн энэ өндөрлөгт бол зүгээр одоо Аз даяараа ч юм очоогүй. Яг энэ шанс бол тэр хүнд бол байгаа байхгүй. Шүн ундахтаа хүртэл ингээд компани дампуурах гэж ингээд битүү хөлрөөд айгаа тэ хартаар зүүдлээд тэгсэн хэрнээ тэрийг ингээд таваад тэ 7 хоног 2-7 хоног сараар ингээд давсараагаад хүртлээ. Хэрвээ яг тэр Christmas буюу зул сарын тэр өдөр тэр хөрөнгө оруулагч орж ирээгүй бол тэр компани дампуурсан байлаа гэхэд өнөөдөр энэ дэлхий ямар байх вэ? Дэлхий ямар байх вэ? Энэ компани өнөөдөр байхааргүй нөхцөл байдал бол харагдаж байгаа. Тэр хөрөнгө оруулалтыг хийсэн хүмүүс бол өөрсдөө бол одоо маш хэмжээний ашиг өгөөж хийсэн хүмүүс байх уу? Тэгэнгүүт надад тэр номыг уншиж байхад ямар сэтгэл төрсөн байна вэ гэхээр яг ийм шанстай хүмүүс байглаасаа төрдөг юм уу эсвэл амьдрал энэ хүмүүсийг нухчаан дундаа бэлддэг юм уу? Яагаад тэгж бодоод байна гэхээр хүн болгон одоо байгууллага одоо хэдэн мянган хүнтэй байгууллага өдөртөө ч хүн болгон нэг талаасаа стартап буюу шинэ компани байгуулад ингэж явах юм өгдөл байгаа гэж та боддгоо эсвэл энэ бол төрөлхийх гэдэг бодол нь танд илүү давмгаалдаг. Би хүн болгоныг бизнесмен болгох гээд бичил зээл гэдгийг одоо Монголд анхлаад 97 оноос хойш хийсэн анхны хадгалан зээлийн оршин анхны банк ус. Тэгээд нөө бичил зээлийн одоо хас банк болтол ингээд явуулсан шүү дээ. Тэгээд юу анзаарчихсан бэ гэхээр бичил зээл бол тухайн нэг юм хямралтай шилжилтийн нөхцөл байдлыг тухайн айл өрхийн хувьд, тухайн хүний хувьд тэгээд нийгмийн хувьд, төр засгийн хувьд давж туулах тийм нэг неолиберал гэж хэлж болохоор тийм бодлого байна. Яг тэгэхээр хүн өөрөө очиод одоо ажилгүй болцсон системийн өөрчлөлтөөс болоод тэгээд өнөөдөр нэг амиа зогоох хэрэгтэй. Тэгэхээр чи очиод нэг 8 хийгээч, нэг лангуу ажиллуулаач, нэг жижиг бизнес эхлүүлээч гэж. Яг тэгвэл нөгөө том бизнес байхгүй, ажлын байр бий болгох чадахгүй. Тэгээд төрийн ажил одоо төр хамгийн том ажил олгогч үл төр нь өөрөө төсөв мөнгө нь хүрэлцдэггүй тийм өсөх мөнгө зарах боломжгүй нийгмийн халамжийн мөнгө байхгүй. Энэ үед иргэдээ өөрсдөө амиа зогоочооч гэдэг ингээд донор улсуудын тусламжтайгаар ингээд ийм хөтөлбөрүүд эхэлж ирсэн байна. Тэгээд энэ Монгол бол дайраад гараа явсан. Тэгээд үнээс юу харагдсан вэ гэхээр хүн болгон бизнес хийх чадамжтай. Цаанаасаа байгалаас өгөгдөл байхгүй. Тэгээд тийм шаардлагач байхгүй. Зарим хүмүүс өглөө сайхан сэрээд хүүхдээ хооллолцоод цэцэрлэгт нүргчээд 9-оос очиод цагаа бүртгүүлчээд төлөвлөгөөт ажиллаа хийчээд даалгавруудаа биелүүлчээд тэгээд 5-6-гээ гэртээ хараад дэлгүүр оршоогоор ороод хүүхдүүдтэйгээ ингээд цагаа өнгөрөөгөө тэгээд хагас түнсээр амрьяа одоо мөнгө цуглуулж байгаа жилдээ нэг удаа амралтанд явчаа гэдэг ингээд ийм амар тайван амьдралыг хүсдэг. Дийлэн хүмүүс.
Тэр яриад байгаа нөхдүүд шиг ба шүү дээ. Ажлаа хайж байгаа, сургуулаа хайж агаад ингээ бизнес эхлүүлээд тэгээд энэ рүү шумбаж орё гэдэг хүмүүс бол айгүй цөөх. Бизнес эрхлэх тэр энтерпренeur байх, эрсдэл өөр дээрээ авах. Тэгээд шүн орой нооргүй хоолгүй тэгээд дампуур бол одоо энэ балкон дээр гарч байгаа үсрэх тийм хэмжээний зөрөгтэй. Тийм байх заавал албагүй. Яг гэвэл энэ дээр бол бүх юмаа дэнчин тавьж агаад тэгээд бүх юмаа золиослж агаад бизнес юм. Банкнаас хамаг юмаа барьцаан тавьж агаад айгүй лавга хөвгтөөс зөрж агаад нууж агаад найз нөхдөсөө гуйж агаад авчиад зээл авж агаад бизнес эхлэн шүү дээ. Ер нь. Тэгээ дампуурсан ч гэсэн бүгдээрээ тэгж балкон дээрээс үсрэх албагүй шүү дээ тий. Амьдрал бол яг тэр бол туйлшил байна. Тэгэхээр ер нь бол дампуурал бол нэг бизнес эхлүүлсэн очоод нэг цагийн ажил хийгээд аз жаргалтай амьдрна гэж баг байдсан үгүй би сайн мэдэхгүй тэр талаар харьяа ном зохиол байдаг болохоор энэ Өмнөд Азийн нэг улсын айгүй алдартай сүлжээ рестораны хүний тухай уншиж ирсэн. Тэр ингээд бизнес хийж явж байгаад дампуурсан баг. Тэгээ юу ч үгүй болоод тэгээ буцаа хаанаас эхэлсэн бэ гэхээр буцаад гудамжинд хоол хийж эхлээд тэр нь явсаар агаад ингээд сүлжээ ресторан болсон. Тэгээд яг энэ бол бодит төв. Тэгэхээр нөгөө би юу гэж харж байна вэ гэхээр амьдрал баян учраас нэг юмн дээр ингээд юу ч үгүй болтлоо ингээд дампуураад буцаад гудамжны нэг юм жижигхэн юунаас эхэлж ийн гэж шүү дээ. Тэгэхээр үнэхээр тэр хүн ингээд даваад явах юм чадал байх юм бол хичнээн ч удаа дампуурсан тэр боломжууд бол байна л гэж би бол хардیں۔ Би 10 он хүртэл Тэнгэр санхүүгийн нэгдэл, Хятад хөрөнгө оруулалт хийгээд, Киргиз хөрөнгө оруулалт хийгээд, лизинг, даатгал, Тэнгэр даатгалтай ингээд энэ компаниудыг бүгдийг байгуулад хийгээд нөө Зөв банк, Хас банк гэж явж байгаад одоо уушглын тохироо бүрдээд төрлөө орсон, дэд сайд болсон, тэгээд ажилласан, сонгуульд ялгцсан, буцаад гарч ирсэн, юу ч хөө нойлоос эхэлсэн. Тэгээд ард гэдэг энэ компанийг бол байгуулж ирсэн. Өнөөдөр бид нэг 50 гаруй компанитай 53 тусгай зөвшөөрлөлтөй. Тэгээ өөрсдийн одоо банкны хөрөнгө оруулалтын тэгээд даатгалын нэгтгэлүүдтэй дэд үтцтэй хөрөнгийн биржтэй, крипто биржтэй, хэвлэл мэдээллийн одоо олон нийтийн жинхэнэ одоо олон түмний тийм хэрэгсэл байна. Тэнгэр байна, Монгол HD телевиз байна, сонин байна, Unrated. Тэгээд уул уурхаар орж байна. Ард дэргэд одоо нөгөө газрынхаа хэвлэлийн баялагтай эзэн болъё гэж ярьж байна. Эрчим хүчний салбар руу орж байна. Ухаалаг хот руу орж байна. Тэгээ энийг бол бас ингээд нөгөө олон түмнээ дагуулад ер нь амьдралдаа өмнө тавьсан байгаа зорилгынхаа төлөө ингээд явъя гэдэг ингээд бас дандаа дардан биш тий дандаа нөгөө чиний ярьдаг шиг унаж босох тэр бүх шатыг ингээд дамжаад явж байгаа. Ард цагуугийн нэгдлийн хувьд AI group гэж сая байгуулагдлаа. Тэгээ эндээс бол би хүүхдүүдтэй заавал одоо яг ийм амьдралыг хүсэхгүйг би үгүй гэж хэлэх баг. Яагаад? Би хүсээд хэрэггүй. Тэр хүмүүс өөрсдөө шийдэх ёстой нэгдүгээр. Хоёрдугаарт бол яг заавал ингэх хэрэг байсан юм уу да гэж би бас хаяа боддог. Юун дээр тэгж зүгээр яг ингээд өнөөдөр Монгол банкнда ч юм уу эсвэл Хас банкнда ч юм уу эсвэл одоо сангийн яамда ч юм уу эсвэл тэр үндэ ингээд нэг явж исэн бол ингээд бас арай жоох амар тайван байх байсан болов. Одоо би дандаа нөгөө шин зүйлийг хамгийн түрүүнд айхгүйгээр зарлж байгаа тийчдэг ч юм одоо краудфанд гэнэ үү эсвэл одоо крипто блокчейн гэдэг крипто үндэстэн гэдэг 2017 онд хурлаа гэдэг. Тэгээ түрүү хэлсэн шүү дээ анхны оршоо бас нэг чинь болсон шүү дээ. Оршоо крипто дээр ч 21 онд бас амар юм болсон. Өнөөдөр бүх нийтээр дэлхийн нийтээр tokenization гэдэг ингээд ярьж байгаа. Paul Atkins гэдэг нөхөр Америкт гараад ирсэн. За одоо ер нь 2 жилийн дотор бүх хувьцаанууд
токен жноо гэсэн. Тэгсэн Swift одоо блокчейн дээр гүйлгээгээ хийнэ. Манай банк биткойн авдаг боллоо авдаг. Тэр хооронд би юу давж тоглоо. Одоо олон нийтийн суугуудаар те бусдын хийсэн алдаануудаас луураас болоод намайг хүмүүс яаж хүлээж авсан те. Миний хийжсэн ажлыг coinтэй артcoinтэй холбоотой, ард манетай холбоотой миний энэ хийжсэн крипто үндэстэн болно гэдэг ажлыг те. Өнөөдөр бид 5 жил ямар юм дунд орох дуучиж гарч ирж байна. Сонь байхгүй та. Тэгэхээр энэ бүхнийг ингээд заавал хийгээд ах хэрэг байсан юм уу үгүй мүү гэдэг тийм надад бол эргэлзээ байна. Мань би тэг өөрийнхөө хүүхдүүдэд талаас тийм санал болохгүй. Сэтгэл зүйн хувьд аюул их дарамт ирж ийн гэсэн санаа илэрхийлж байна. Шинэ юм ингээд хийхээр хин нэг нь тэр шинэ юмыг зайлшгүй хийж мүс зүсгэл ёстой шүү дээ. Заримдаа бол тэр шинэ юм нь бол бүтлгүүд нь буруу байна. Гэхдээ энэ буруу юм байна гэдгийг эсвэл энэ замаар явах ёстой юм байна гэдгийг ингээд бусд нь бол араас нь бол ойлгох нь энд бол хувьсгалын одоо тохироо гэж нэрлэдэг шиг юм тодорхой цаг хугацаад шаарддаг гэж би бас боддгийг. Тийм би тэгээд сая хэлж илаа 2017 оны крипто үндэстэн гэдэг энэ хурал ингээ хийжсэн. Энэ ном нь байгаа. Хүмүүс заавал барьж итгэх хэрэгтэй шүү дээ. Тэгээд өмнөөс нь бариад манай хөдөлгөөн захирал үзэж. 2017 онд энэ номыг бичсэн. Манай баг хамт олон цахим малт гэдэг. Өнөөдөр энэ цахим малт бол бас түүх болоод үлдсэн. Энэ нэгтгэн шүү. Венсас Касарес надад биткойны тухай ярьж байсан. Манай дүү надад төрсөн өдрөөр биткойн бэлгэлж байсан. Би ч бас бага хүмүүст биткойн бэлгэлсэн. Хэдэн онд вэ? Биткойн ч одоо бэлгэлээд байхаар тийм хямдхан бас койн биш шүү дээ. Сая чинь зөндөө бэлгэлсэн тийм. 100 биткойн чинь 120 мянган доллар болоо. 87-8 мянган. Цаад 70 руу буугаад буцаа жоох өсөж явах шиг. 87-8 тоо. Энэ 18 онд хийжсэн танилцуулга байна. Альткойн. Тэгээ энэ дээр би айгүй амархан юм хэлжсэн. Энэ бол loyalty токен шүү. Энэ тэр миний шийдэх гэжсэн асуудал ердөөсөө л юм шүү. Problem solution. Маш олон койнууд явлаа шүү дээ. Тэд нар бүгд мөнгө босгосон. Манайх гол нь бол мөнгө босгоогүй. Гэхдээ энийгээ та нар үнгүүгээр цуглуулад урамшууллын оноо учраас тэгэд энэ нь бол өөрөө би нөгөө хөрөнгө оруулагч үндэстнийг цогцлооно гэдэг зорилго дэвшүүлээд монголчуудыг бүгдээрингийн хөрөнгө оруулалт хийлгэнэ гэдэг ийм зорилготой байсан учраас энэ койнороо буцаагаад манай токенжуулсан хувьцааг ав, биткойн ав, этериум ав гэдэг юм хослолууд үсгээд бирж дээр зарсан байхгүй. Тийм л юм. Бид нар бол арткойныг бол зараагүй, үнгүү тараас. Тэрүүгээр ялгаатай шүү дээ. Тэрнгээр л ялгаатай. Энэ бол нөгөө 2021 онд Баабар Netcode-оор хэвлүүлсэн ном байна. Бас адилхан цахим малт гэдэг. Миний ярьжсэн юм бол ердөөсөө өөрчлөгдөв. Artcoin байсан. Artcoin бол урамшууллын оноо. Номингийн оноо гэдэг байдаг. Яг номингийн оноотой адилхан. Гэхдээ нэг ялгаа нь юу гэхээр бид нар банкны салбарт дэлхийд анх нэвтрүүлсэн гэдгээр онцлогтой. Тэгээд хоёрдугаарт бол энэ нь хязгаартай тоотой банкны сервер дээр биш, компанийн сервер дээр биш, үүлэн дээр ил тодоор блокчейн хэлбэрээр гаргасан урамшууллын оноо гэдгээр дэлхийд онцлог байна. Тэгээд яг өнөөдөр би дэлгөөнтэйгөө ингээд гоё яриа сууж байгаа юм чинь нэг зүйлийг баттай хэлэхэд бол бид нар саяхан гэрээнүүдээ хийсэн. Тэгээд Artcoin бол одоо нөгөө гадны биржүүд дээр бүртгэгдэнэ. Гэхдээ ямар утга учиртай гадаад бүртгэгдэх юм бэ гэж. Бид нар өнөөдөр Монгол банк жишээлбэл үндсэн чиглэлээ батлуулахдаа RWA буюу Real World Asset Tokenization хийн гэд зарласан. Тэр нь Монгол төгрөгийн stablecoin. Stablecoin гэдэг нь бол зүгээр RWA байхгүй. Яагаад вэ гэхээр нөгөө бодит одоо ертөнцийн хөрөнгө блокчейн дээр токен болж гарч байгаа. Төгрөгөөр баталгаажсан гэдэг утгаар. Тэр утгаар нь бид нар Artcoin өөрийнхөө гаргасан байгаа stablecoin болох Monto. Тэгээд өөрийн 2020 онд бид нар ард санхүүгийн нэгдлийн хувьцааг бид нар токенжуулсан байсан. Тэрийг бид нар 4 жил ингээд одоо IDAX дээр токен хэлбэрээр зарагдчихж байгаа. Тэрийг бид нар Сингапурын бирж дээр лист хийхээр болсон. Тэр тохироонууд хийгдсэн. Тэгээд
IDAX дээр зарагдж байгаа нь одоо Сингапурын бирж дээр. Токен учраас нөгөө нэг dual list хийхэд айгүй амархан. Яг бол IDAX ч өөрөө VASP-ийн зөвшөөрөлтөй учраас нөгөө Сингапурын бирж тусгай зөвшөөрөлтөй биржийн токеныг авчиад бид нар авчиад Сингапурт бүртгэжээ гэж байгаа. Тэр нь өөрөө ямар ач холбогдолтой болж эхэлж байгаа нөхөөр Монголын үн цаасны зах зээл дээрээс хөрөнгийн зах зээл дээрээс гадны биржүүд рүү энэ токенизашны ач холбогдлоор бид нар төрүүлээ төдлүүл айгүй хялбархан галтгшаага гарцаа гаргачихж байгаа. Хоёрдугаарт болохоор бид нар нөгөө яриад байгаа гадны хөрөнгө оруулагчдыг орж ирэх боломжийг нээчихэж байгаа. Яг бол өнөөдөр одоо хөрөнгийн бирж дээр гадны хөрөнгө оруулагчид багхгүй болсон. 2011 онд чинь болж өстой 12 онд бол нийт одоо эргэлтийн бараг талаас илүү хувь нь гадны хөрөнгө оруулагчид байсан. Оюут толгойн хөрөнгө оруулалт орж ирсэн. Монгол улсын нүүр царай өөрчлөгдсөн. Оюут толгойн 1.5 тэрбум долларын хөрөнгө оруулалтын сургаар 10 гаруй тэрбум доллар орж ирсэн дагаад. Тэр нь 2011 онд Монгол төгрөгийг бол чангалж ирсэн. Монголын эдийн засгийн өсөлт нь 2011 онд 17.4% төрж ирсэн. Бодит өсөлт нь. Номинал өсөлт нь бол 33% болж ирсэн байхгүй. Инфляци хасхлаар 17.4% өсөлт гарч ирсэн. Тэгээд төгрөг 1800 төгрөгөөс 1300 ингээд бууж ирсэн. Тэр гадны хөрөнгө оруулалтын ач хавьяа. Гэхдээ өнөөдөр бол яг гадны хөрөнгө оруулалт гэхээс илүүтэй нөгөө иргэд маань хэрхэн яаж хөрөнгө оруулалт хийх вэ гэдэг талаар ярина гэдэг ойлгож байгаа. Гэхдээ эдийн засгийн өсөлт байж ээж бизнесүүдэд боломж бий болно. Төр засгийн зөв бодлого явж ээж бизнесүүдэд илүү боломж гарч ирээд бизнест боломж гарч ирэхлээр иргэдэд тэр бизнесүүдэд нь хөрөнгө оруулалт хийгээд ашиг хийх боломж гарч ирнэ. Түрүүн чи асуулаа шүү дээ нөгөө бүгд бизнес хийх ёстой мó. Би бол үгүй гэсэн. Үгүй гэчгээд гэхдээ бизнес хийх ёстой гэж бас бодож байгаа. Тэгэхээр энэ би энийг үгүйсгээд байгаа юм шиг үеж ээж. Миний зүгээр харж байгаагаар бол ихэнх хүмүүс бизнес хийж чадж байгаа компанийг хүнийг олж аваад тэрэнд нь дахиж ядаж өөрөө цалингийнхаа төлөө ажиллаад тэр цалингийнхаа нэг 10% сар болгон авчиад хөрөнгийн захаар дамжуулаад хөрөнгө оруулалт хийдэг болвол одоо ухаалаг хөрөнгө оруулагч болж байгаа гэсэн. Ухаалаг бизнесмен. Тэгээд чи мөнгөний төлөө ажиллахаас гадна чиний мөнгө чиний төлөө ажилдаг болно. За одоо яг бидний гол сэдв рүү орж ирж байна. Тэрний юу гэхээр за жишээлбэл би энгийн одоо цалинтай ажилтан байлаа гэж бодъё. Тэ. Тэгэнгүүт одоо 2026 онд таны бодлоо хаашаа би нэг хадгаламжиндаа нэг 5 сая төгрөгтэй, 10 сая төгрөгтэй. Би хаашаа хөрөнгө оруулах вэ? Би asset backed буюу хөрөнгөөр баталгаажсан үнцээс авах уу? Би бонд авах уу? Эсвэл би хувьцаа авах уу? Аль эсвэл би гадагшаага тий одоо токен юу гэдгийг крипто руу би сонирхох уу? Таны бодлоор одоо ингээд шууд зөвлөгөө хийгүүл ер нь юу гэж зөвлөх вэ? Одоо сая биткойн 125 хүрээд ингээд нөгөө 77 унлаа гэж байна шүү дээ. Би одоо 80 хэд болчлоо. Биткойн аав гэвэл нөгөөх нь 70 хүрчүүл над руу хүмүүс тайх. Өмнө дайрж исэн. Тий. Тэгсэн. Тэгээд одоо л Nvidia-гийн чипийг авах хэрэгтэй хятадтай сая хэдэн 100 мянган чип зарах тохиролцоо хийчлээ гэдэг ингээд хэлчихвэл нөгөөх нь ундаг Ши Жинпин хөө танаа чипийг авах боллоо гэд нэг сар зарлчвал би бас буруудах баг. Яг л би тэр хүмүүсийн хоорондын тэр хүмүүсийн мэдж байгаа зүйлийг мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр би мэдж байгаа юмнуудаа ярьсан дээ. За мэдж байгаа нь юу вэ? Миний мэдж байгаа юм гэвэл энэ ардтай холбоотой юм байна. За. Би бол биткойн монголчууд бүгдээр нэг нэгийг эзэмшижээсэ гэдэг юм өрөөдөлтэй байдаг байсан. Тэгээд тэрнийг зарлсан, хэлсэн, хурал цуглаасан, ном хэвлүүлсэн. Тэгээд бүтлгүүцсэн. Гэтэ надаас олж би бүтлгүүд. Би өөрөөсөө олж бүтлгүүцсэн гэж бодохгүй байгаа. Тэгээд чадхатгаараа л зүтгэсэн. Өнөөдөр манай ард санхүүгийн нэгдлийн хувьд бол боломжууд байгаа. 12 нээлттэй компанитай. Бид нар өөрсдөө UBX гэж бирж байгаа. Тэгээд бид нар уул уурхаар орно. Тэгэхээр Монгол хүмүүс бол монголчууд бид нар өөрсдөө ямар онцлог байр суурьтай нөхцөл байдалтай байгаа вэ гэдэг дээр гоё дүгнэлтүүдийг хийгээд
Тэгээ тэр манай зарим дарга нарын ярьдгаар нөгөө баялагтай эзэм байх тэр хүсэл зоригоо гүйцэтгүүлэх хэрэгтэй болов гэж. Тэхийн тулд бол мэдээж хэрэг эргээл нөгөө татварын асуудал, хөрөнгө оруулалтын орчин гэдэг ингээд ороод ирж байгаа. Тэгээ энэ бүхэн дээр бол яг одоо дэлгүүр битээр бол одоо тал янз янзаар л ингээд одоо хүмүүстэй учрал начирлаад ингээд ажиллаж байгаа. Тэр нь бүхэн нь ингээд болвол Монгол өөрөө өнөөдөр тийм гоё нэг юм хөгжлийн дараагийн шатанд гарах юм өчлөг зааг дээр ирчээд байна гэж би бол харж байгаа. Тэгээ өнөөдөр бид нар за Казахстан руу нөөчих үү гэж бас хэсэг бодохгүй. Тэгээ өнөөдөр өглөө нэг урал хийжсэн манай компани нүүлэх гэдэг байгаа маа тийм. За Казахстан гооштой гэл. Тэгээ ингээ харахаар яаж харьцуулаад харахаар бид нар хэдий ч нэ Монголд хэцүү байна да гэд ингээд ярьж байгаа юм байж. Яг нөгөө талаас нь харахаар бид нар Монголдо бас харьцангуй эрх чөлөөтэй бизнес хийгээд тэгээд болохгүй бол өшөө дээрээс нь гомдлоод байгаа байхгүй. Орилжаарлаа тийм. Гараад ингээд нэг самбар өрөөд ингээд огцор гэдэг ингээд тэгээ өшөө юу илээ нөгөө чимээгүй жагсаал магсаал хийгээд янз янзаар ингээд өөрсдийнхөө үзэл бодлыг илэрхийлж болж шүү дээ. Энэ эрх чөлөө чинь өөр айгүй үнэтэй юм байна. Тэгж байжгаад би Монголдо хөрөнгө оруулалтаа хий. Мууч сайнч. Монгол бидний их орн, бидний хүүхдүүд энэ чинь амьдрал. Бидний мөнгө бидний төлөө ажиллах хэрэгтэй. Би зөвхөн одоо чиний миний мөнгө бидний төлөө ажиллахаас гадна энэ Монгол банкны гадаад валютын нөөц төр гадаадын банкнд авчиад баг хүүгээр байршуулчаад нөгөө банкуд нь манай засгийн газрын бондыг 5-6% нэмээд ингээд авчдаг тийм бизнесийг зогсоох ёстой гэж бодож байгаа. Энэ Монгол банкны шинэ ерөнхийлөгч. Манай их хурлын дарга бол одоо чөлөөлөе тий ард иргэдэн төрийн хүнс суртлаас чөлөөлөе. Альва дарамтаас энэ аж ахуйн нэгжүүдийг чөлөөлөе гэдэг энэ зөвшөөрлийн тухай хууль гэдэг олон хуулиудыг ингээд санаачлаад бол явж байна. Энэ хэрээр бидний одоо эдийн засгийн эрх чөлөө, хувь хүний улс төрийн эрх чөлөө ингээд улам тэлэх болно. Энэ орчин бол магадгүй бидний одоо ингээд гомдлоод уурлаад байгаа энэ бизнес орчин бол улам сайжруулна гэж бол би бол харж байгаа. Тийм ч учраас бас ган үеийг захиралтаа бас энэ дашрамд баярлж байна. Ягаад гэхээр Казахстанд очиж те Казахстанд хөрөнгө оруулах биш. Бидний энэ байгаа мөнгө Монголдо хөрөнгө оруулалт хийгээд манай үр хүүхдүүд эндээ л амьдран тэгэхээр энэ нийгмийг илүү сайхан болгохын төлөө бол явж байгаад бол танд бас баярлалаа гэж энэ баяршламд болмоор байна. Тэгээд сүүлийн асуулт бол яа харахгүй жоохон макро төвшөнд бол ярих гэж бодоод байгаа. Юу вэ гэхээр өнөөдөр аж ахуйн нэгжүүд ингээ хөрөнгө оруулалт хийгээд өгөөж хүртэхийн тулд энэ хүүгийн зээлийн хүү бол бас ингээ дарамт болж байна гэдэг. Энэ судалгаа санал асуулгаар ингээд харахад ч гэсэн судалгаагаар харахад ч гэсэн зээлийн хүү бол өндөр байна гэдэг. Энэ зээлийн хүү дотор бас нэг зүйл том одоо 4-5 хүчин зүйл байгаагийн хамгийн том хүчин зүйл бол энэ их үүсвэрийн зардал байгаа тийм. Их үүсвэргээд ингээд үзэх юм бол яа харахгүй бид нар гадаадын одоо долларын олж ирж байгаа энэ их үүсвэр ярьж байгаа. Тэгээд жишээлбэл одоо хамгийн сүүлд одоо бонд ингээ гаргахад 8.8-аар ингээ бонд гарч байна. Тэгээ Монголд авчираад төгрөг рүү шилжүүлэхэд дахиад swap-ын зард гээд бодлогын хүүгээс хасах нь софор гэхээр нэг ойролцоогоор 8 гээд зардал нь бараг 16% болчиход байгаа. Тэгэхээр энэ том одоо их үүсвэрийн зардал чинь манай country risk буюу Монгол улсын эрсдэлтэй холбоотой тий. За энийг яаж та бид хоёр бууруулах вэ? Эсвэл засгийн түвшинд таны бодлоор юу хийж чадах вэ? Аж ахуйн нэгжүүд энэ түвшинд юу хийж чадах вэ гэж та бодож байна? Яг уу би болвол яг Монгол өөрөө юм нэг энэ номны агуулга талаас нь биш зүгээр яг энэ нөгөө чон эдийн засаг гэдэг утгаар нь Азийн чон эдийн засаг гэдэг санааг бол би зүгээр яг томьёоных нь хувьд томьёолоо гаргаад ирээд байсан. Тэгээд энэ дээр бас бууж өгөөгүй байгаа. Монгол улс өөрөө эдийн засгаа төрөлжүүлээд хүнээ хөгжүүлээд бид нар энэ бүс нутгийнхаа юм санхүүгийн төв болох ёстой. За тэгээ энэ нь бол нөгөө Азийн бар гэж яриад байдаг эдийн засгаас бол нэг тийм ялгаатай ойлголт
явах хэрэгтэй гэж бодож байна. Яг тэгэхээр барууд бол нөгөө үр ашиг дээр тулгуурласан байдаг. Үр ашиг нь бол өөрөө мэдээж хэрэг үйлдвэрлэлийн үр ашиг, тэгээд дээрэс нь бол нөгөө хямд хөдөлмөрийн хүчний хөдөлмөрийн өртгийн тийм үр ашигыг бол гаргаж ирж өгсөн байдаг. Тэгэхээр бид нар нэгэнт одоо цөөхөн үнэтэй. Тэгээд хөдөлмөрийн одоо хямд төсөр хүч одоо хүчин чадал биднэрт бол багахгүй учраас бол тэрийг мөрөөдөл орхих хэрэгтэй. Тэгээд бид нар ер нь бол энэ айгүй өндөр энэ оюуны одоо хөдөлмөр шингэсэн. Тэгээд өндөр өртөг нэмэн өртөг орсон тийм үйлдвэрийг хөгжүүлнэ гэвэл энэ банкны санхүүгийн одоо том хурал цуглаа хийдэг конвеншн төвтэй за магадгүй аялал жуулчлал тэгээд нөгөө яриад байдаг одоо актер нэртэй казино мажинод мөрөдө тоглоомын одоо тийм тусгай бүс чөлөөт бүсүүд ажилуулах. Тэгээд магадгүй энэ бидний нуудам сайхан нутагтай улсыг зориод хурж ирээд нэг тодорхой хэмжээнд одоо амраад, бясалгаад одоо барай засал хийлгээд дэмжлүүлээд явах тийм гоё дэд үтсийг бий болгож өгвөл энэ талаарч бид нар өрсөлдөх боломжтой гэж байна. Тэгээд мэдээж хэрэг энэ бүхний цаана бол нөгөө өндөр мэдлэг чадвартай боловсралтай айгүй гоё юм эх оронч тийм ноён нуруутай Монгол хүмүүс хэрэгтэй. Тэрнийг энэ төр засаг нь бол одоо өсгөж бойжуулах тал дээр бол одоо мөнгө харьлахгүйгээр нөгөө газрын хэвлэлийн баялгаа зараад тийшээгээ чиглүүлж болох гэдэг. Тийм байдлаар ингээд энэ бодлого бол явах ёстой гэд үздэг. Одоо тэгж явж чадж байна уу таны бодлоор? Энэ дээр яг бид нар нөгөө тэмцэлтэй л яваад байна л да. Энэ төр засаг маань хэдий ч ингээд докторгүй юм шиг харагдаад байгаа боловч нэг зүйл бол айгүй тодорхой болсон. Чи бас анзаарсан байж магадгүй. Манай засаг солигдоод сая энэ сүүлийн хагас жил бол нэлээд ийм хямралтай байлаа шүү дээ. Гэхдээ энэ нь Moody's Fitch S&P-гийн рейтинг өгөх үйл явц нөлөөлсөнгүй. Тэгээд энэ нь өөрөө Монгол улс одоо Freedom House-ын үнэлгээгээр эрхчлөөтэй улс гэдгийг улам баталгаажуулаад ингээд нөгөө ардчлалын шанд энэ Азийн төв зүрхэнд байна гэдэг нөгөө Америкийн ерөнхийлөгч хэлжсэн шиг. Тэрнийг баталгаажуулсан. Тэгээд хүнээс хамааралтай эдийн засаг биш юм байна. Хүнээс хамааралтай тогтолцоо биш юм байна гэдгийг батлаад байгаа байхгүй. Яг бол нөгөө рейтингийн агентлагуудын манайхыг ахиулдаг үйл явдал чинь бол 9 сарын сүүлээр болж байхад манай засагч нь 6 сар цолигдоод 9 сард энэ намынхаа их хурлыг бас бужигнжсэн үйл. Анх удаа миний зүгээр одоо харснаар бол ийм үйл явдал болж байгаа байхгүй. Улс төрийн докторгүй байдал нь өөрөө ардчилсан улсад норм. Эднийх тогтолцоо, эднийх бол хүнээс хамааралтай эдийн засаг биш гэдгийг баталж байгаа юм шиг надад санагдсан. Тэгвэл одоо байгаа манай country risk буюу улсын энэ нэрслийг бид нэр буулгахад тогтолцоон дээр бол ингээд гадаадад хүлээн зөвшөөрсөн байна шүү дээ тийм энэ тогтолцоо. Сая зөвшөөрлөө гэж бил ганц нэг тийм хүлээн зөвшөөрсөн үйл явдал, айгүй том үйл явдал болсон гэж харж байгаа тийм. Тэгвэл одоо энэ өндөр одоо ч гэсэн бас тийм баг бол биш шүү дээ. Бид нар буулгах орон зай амар их байна. Яаж бол? Энэ бол боломж. За өнөөдөр шүү дээ жишээлбэл айгүй энгийн юмнууд л та тийм олон жил ярьжээд сая Замдан шатрын засгийн газраас бол тэр татварын цогц реформын шин чанартай ажлыг санаачлаад өргөн барьж байна. Тэрийг одоо яг нэг бүрчлэн бол би сүүлийн байдлаар нь бол олж хараагүй. Тэрийг зайлшгүй хийх ёстой. Татварын ачааллыг бууруулах ёстой. Тэгээд хамгийн гол нь ачаал бууруулахаас гадна энэ татварынхаа энэ нөө дүрм журмыг авчиж хэрэглэхдээ тийм нэг ялгууртаагаар биш. Яг нөгөө цагаан дээр хараар бичснээр нь авчиж ингэж хэрэгэлдэг болох ёстой. Нэг компани дээр өөр, нөгөө компани дээр өөр байдлаар хэрэгжилж өрдөөсөө болохгүй. Rule of law гэдэг ингээд манад байна гэдгийг одоо бид нар баталгааж. Тэгвэл нэг ахин. Тэр хүн $100 хийчээд хэдэн жил бизнес хийчээд нэг $200 аваад гарах сонирхолтой орж ирж байгаа шүү дээ. Тэгээ манай нөгөө хань шунаад байдэм чинь нөгөө ашиг нь явсаар хагаад буцаага доллар болгосон чинь 5 жилийн дараа нөгөө $100-аар хэвээр байдیں۔ Монголд одоо хөрөнгө оруулалт хийж байгаа хүмүүс доллараар. Тэгээ тэр $100 авах гад за гарлаа гэсэн чинь тэрэн дээрээс нь withholding tax гэдэг суутхан
авч үлддэг тийм татвар байдیں۔ Тэр хүмүүс шиг одоо янаглан цэрлүүлсэн залтыг багахгүй болох. Тэр нэг оруулж ирсэн мөнгө бүгдээр авч чадахгүй болж байгаа шүү дээ. Хийсэн ашиг дээрээс нь нэгдүгürt бол татвар авах шүү дээ. Withholding tax-ыг авч тэгж зүгээр бүгдийг хамруулаад журмаар бүгдийг хамруулад бүх оруулсан мөнгөн дээрээс нь татвар авах гэдэг ч одоо дээр юм биз. Монголд хийсэн ашигаас нь тий. Ашигаас нь агуулгах юм. Тэ бусдаас ялгууртайгаар биш гадны хүн илүү биш бусдаагаа ижил төстэй тийм татвар нэг төвшөнд л төлж иж бид нар одоо шудраг ёсыг одоо бадраас нь тийм улс болох юм байна. Тэгээ мэдээж хэрэг одоо манай учрлын их хурлын даргын ярьж байгаа энэ тэтгэврийн цогц реформыг хийх. Засгаас өргөн барьсан байгаа энэ хувьчлалыг зөв зохистой хийх. Тийм тэрнийгээ хийхдээ гэхдээ өнөөдөр үнэхээр одоо уучлаарай чиний нөгөө хийжсэн ажил нэг удаан ч хийсэн биш үү гэхдээ нөгөө хөрөнгийн зах дээрээ бид нар ингээ хийнэ гэж байгаа үлгэр болно шүү. Ягаад гэвэл энэ Оросын санкцаас болоод нөгөө хүмүүс манай Монголын банкн дээр данс нээж чадахгүй. Айгүй хэцүү. Заавал биеэр ингэ. Тэгээд нөгөө хөрөнгийн зах дээр чинь гадны хөрөнгө оруулагч байхгүй бол бид нар энэ хувьчлалын амжилттай хийхэд хэцүү. Манай төрийн өмчтэй компаниудыг гадны альж ухаан л одоо өөрийн гэсэн ухаантай биржүүл бүртгэхгүй. Тэгвэл энийг токенжуулах. Крипто биржүүдээр дамжуулж явуулаад давхар олон туулайг нэг сумаар буудах. Эрдэнэс 5 толгой дээр жишээлбэл 1072-ыг амьлуулах, мөнгө оруулж ирэх, хүмүүсийнхөө одоо магнайтын нийлгэх, ахмадуудынхаа жишээл. Хоёрдугаарт болохоор нэг 2 тэрбум доллараар 20% зараад кэш оруулж ирээд нөгөө 3600 гараад байгаа доллараа 2000 руу оруулах юмсан алтан боломж нэгж. Токенжуулаад Binance дээр зарвал. 3-дугаарт болохоор энэ нь өөрөө Монгол төрийнхөө өмчийн компаниудыг токенжуулаад дэлхийд хамгийн түрүүнд дэлхийн нийтийн өвдөл болгож чадлаа гэдэг тэр headline. Одоо сонингийн эхний нүүрэн дээр гарчиг болоод ингээд гараад явах бол асар үнэтэй. Оюутлахын тэрбум долларын хөрөнгө оруулалтыг дагаад 1 тэрбум орж иржсэн бол Эрдэнэс 5 толгой 2 тэрбум долларыг дагаад хэд орж ирэхийг одоо хэлж мэдшүү. Энэ нь бол манай эдийн засгийн нүүр царайг өөрчлөн. Бид нар 2010, 11, 12 оныхаа алдаанаас суралцсан байгаа. Дахиж бол алдаа гаргахгүй. Тэр байгалийн баялагын хараалт дахиж өртөхгүй, галаанд өвчин тусахгүйгээр энэ удаа ухаалгаар залуурдаа жолоодоод суур өөрчлөлтүүдээ хийгээд эрчим хүчний хараат бус байдал. AI химэл оюуны хувьд бид нар бүрэн эрхээ дархлаажуулж аваад өнөөдөр ингээд нөгөө бид нар чинь шилэн кабель хятадтэйгүр ингээд яваад бид нар Mobicom-ийн одоо гар утсаар бүгд ингээд хоорондоо юмнуудаа ингээд ярьдаг энэ нөхцөл байдал шүү дээ. Төрийн өмчийн компаниудыг ер нь хөвчлээ. Биржээр хөвчлээ. Тэнгүүд гавь захирал сая хэлж байна л да. Бид нар яг дотоодоос ингээд авах юм бол нэг хармаанаас нөгөө хармаар. Тэгээ засаглалын хувьд бол яаж сайжрах нь бас эргэлзээтэй асуулт юм. Тэгээ ингээд судлаад үзэхээр хятадууд яаж амжилттай хийсэн байна гэхээр барууны засаглал өндөртэй ийм инвестмент банкуд гэж ярьдаг хөрөнгө оруулалтын банкуудыг авчираад төрийн өмчт компаниудаа хувьчлуулсан. Тэгэнгүүт энэ бүгднгийн 100% зарсан гэсэн үг биш. Гэхдээ Монголд бол 100% зардаг юм компаниуд бол байгаа. Тэгээд энийг ингээд хийхдээ гаднаас мөнгө оруулж ирсэн. Тэгвэл сая би хөрөнгийн бирж дээр ингээд ажиллаж байхад Хонконгтой уулзлаа, Лондонтой уулзлаа. Тэгээ Европын биржүүдтэй ингээд уулзалт тэгээд ер нь ингээд хөрөнгө оруулагчдыг татъя гэдэг ингээд банкуудтай бас ингээд ярихад бидэрт хамгийн тулгарч байгаа асуудал нь бол клиринг юм бэл. Төлбөр тооцоо. Хөрөнгийн бирж бол төлбөр тооцоо клирингийн дансны асуудал бол хариуцдаггүй та мэдж байгаа. Тэгэхээр бид нар энэ клирингийнхаа нөхцөл энэ клирингийнхаа тулгарч байгаа асуудлыг шийдэх юм бол энэ төлбөр тооцооны асуудалгүй цаанаа явхад бол хөрөнгө оруулагчид орж ирэх бол хамгийн том боломжууд бол нэгнэ. Би нөгөө токенжуулалтыг бол нэмээд ярьж байгаа шүү. Тэгэнгүүт энэ клирингийнхаа асуудлыг шийдэж чадахгүй бол бид нэр ер нь ингээд хөрөнгийн зах зээл маань зөвхөн дотоод руугаа чиглэсэн эсвэл Монгол Улаанбаатарт байгаа цөөн хідэн гадны хөрөнгө оруулагчтай л тийм л зах зээл байх нөхцөл байдал бол байгаа юм байна гэж ингээд дүгнсэн. Тэгээд энийг шийдэхин тулд Euroclear, Eurostream гэдэг ийм
байгууллагуудаа бас ажиллах тактика бид нар боловсруулад Хонконгийн бирж дээр тодорхой хэмжээгээр бас нэг ажлын нэг төлөвлөгөө гаргаад бол явж исэн. Тэгээд энэ төлөвлөгөө хэрэгжих юм бол ирээдүйд бид нар бас гадны хөрөнгө оруулагчд бол татах бол боломжтой маа. Тэр нь бол хөрөнгөний биржээрээ тий хөрөнгөний зах зээлээрээ татна. Саяны дийлэнх хугацаанд хоёр захирал бит хоёрын ярьсан зүйл бол шууд компани хоорондын хөрөнгө оруулалт ярьж байгаа шүү дээ. Нэг компани нөгөөдөө Монгол улсад байрлаж байгаа компанид хөрөнгө оруулалт. Аж ахуй нэгжүүдийн хувьд бол одоо ингээд та групп дээр маш олон компаниуд байна. Аж ахуй нэгжүүд 2026 онд өөрийнхөө орлогыг илүү сайжруулъя гэвэл ер нь таны харж байгаа 26 оны эрсдэл, таны харж байгаа 26 оны боломж энэ дээр ямар үйлдэлүүд менежмент ер нь яавал илүү үр ашигтай 26 онд ажиллаж чадах бол гэж та бодож байна. Монголын аж ахуй нэгжүүдийн талаар ярьж байгаа шүү. Өнөөдөр бол мэдээж хэрэг Монгол бизнес явуулахад бол ард нь сайхан байхгүй байгаа. Татварын нийгмийн даатгалын шимтгэлийн тийм олон төрлийн зөвшөөрөл авдаг тэр байдал бол бидний ажилд бол садаа болж байгаа. Гэхдээ нөгөө Эмерсны хэлдгээр бүгд ингээ намагт шигдсэн байгаа ч гэсэн зарим маань ингээд нөгөө од руу харддаг гэдэг шиг цөмөрөө готрахгүй, шантарахгүй, буцахгүй биднэрт нэг их орон байгаа. Тэгээ нэгэ төлөө бүр хүүхэдтэй сайн сайхныг бүтээхийн төлөө ингээд өдөр шөнөгүй ингээд зүтгүүлээд байна. Ялангуяа манай энэ баялаг бүтээгч нөхдүүд маань би Улаанбаатар хотын танхим дээр байгаа SEO клуб дээр байгаа ажлаа идэвхжүүлэн төр засагта болохгүй байх гэдэг ингээд одоо за болидо гэдэг ингээд хаях биш би улам их одоо оролцъё гэж бодож байгаа. Дуу хоолойгоо хүргэе гэж бодож байгаа. Олон нийтэд уриална гэж бодож байгаа. Бууж өгч болохгүй. Хүн бол одоо хүүхдлээ бууж өгөхгүй явж байгаа. Тэгээд за бараг одоо хүснийхээ дараа ч гэсэн бууж өгөхгүй ингээд явж байвал болоод байна гэж бодоод байгаа. Цахим алтын 3 дахь сая эвлүүлж гаргалаа. Анрэ дээр бас гаргасан. Энэ бол 3 дахь хувь. Би тэгээд дэлгөөндөө энийг бас ингээ мартахаас өмнө дурсагчээ гэж бодож байна. За баярлалаа. Нэг биткойнтой уг нь болцсон байх хэрэгтэй шин. Нэг намайг ярьж хахад $1,000 авчихсан байсан бол бас одоо өдөөд 80,000-тай болох байсан байна. За. Тэгээд манай энэ ардын энэ цахим авдар гэж байгаа ардаа. Энэ анредээс бас ингээд юм гоё тусгай дугаар гаргаж өгсөн. Энэ дээр бол үнгүү тарааж байгаа. Би мэдлэгийг бол бид нар өнөөдрийн цаг үед бол ингээд үнгүү тараах ёстой, түгээх ёстой гэж боддог. Миний иргэний үүрэг гэж бодог. Манай хамт бол намайг дэмждэг. Тэгээд маш их ажлыг бол бид нар өөрийнхөө одоо хэр хэмжээнээс хэтрүүлсэн байдлаар хийж байгаа. Манай хөрөнгө оруулагчид бид нараар бол бахархдаг болоо гэж бодсон. Энэ бол бидний хамтын бүтээл. Монголчууд бид нар нэгдээд нийлээд ингээд нөгөө юм хийж чадчих шүү, болж шүү гэж юм шаруулж байгаа. Тэгээд түрүүний асуултын дагуу өнөөдөр аж ахуй нэгжүүд бол урагшаага харах хэрэгтэй. Дэлхийн нийт өөрчлөгдөд байна. Бид нар өнөөдөр нөгөө араас нь хөөцөлдөхөш бид нар амдаж очих хэрэгтэй. Ухтуулаа. Компаниуд, дэлхийн компаниуд хаана явж байгааг бид нар тэндээс нь эхлээд цаашаа хөгжлөө төсөөлөх хэрэгтэй. Тэгжээж нөгөө өсрөнгөө хөгжил гэдгийг бол авчирна. Тэгэхээр дэлхийн нийт бол одоо эрчим хүчний хувьд бол хараат тус байдлыг хүсэж байна. Тусгаар тогтнолоо зарлах хэрэгтэй Монгол улс. Өнөөдөр бид нар ингээд 21-р зуунд Оросын дутуу боловсруулсан 92 гэдэг бензинд шүнжэнгөө очрлж гин гэдэг бол хутам шиг. Тэгээ энийг шийдэх хэрэгтэй. Тэгээ цөмөрөө цахилгаан жилд тэр супер чаржруудын 50-ын хятад машинуудыг оруулж ирээд Tesla-г нь оруулж ирээ. Засгийн зөвшөөрлөө багсаг. Тэгээ бас адилхан нэг улсын төлөө цөмөрөө зүтгэж байгаа Монгол хүмүүс. Эдийн засгийн хувьд нөгөө учрал дарга яриад байгаа тэр хөгжлөөг олгочооч. Зах зээл бол аваад явчих шүү. Зах зээл бол бизнесүүд манай баялаг бүтээгчид энэ учраад байгаа юм төсвийн цорхоо өнөөдөр энэ санхүүгийн мөнгөний бодлого урагшгүй байгаа дээр бол дүгнэлтийг дорн хийгээд ингээд. Тэгэд засаг бол өөрөө хууль дүрмээ тогтоодог. Тэгээ шүүгч байдаг төр. Бусдын хувийн хвшлэр хэлэх хэрэгтэй Монголд. Тэгвэл манай геополитикийн эрсдэл ч гэсэн буурна гэж харж байгаа. Яг бол улс төрчид бол нөлөөнд автаж болно. Хувийн хвшил бол тийм нөлөөнд автах боломжгүй. Алдаа гаргаж магадaltaй. Гэхдээ том компаниудын хувьд бол өнөөдөр нөгөө монголчууд яг Америкуудтай адилхан сансар хүртэл хувийн компани буужингийн нисгэж байна.
батлан хамгаалах гэрээг нь хувийн компаниуд хийж байна. Онгоцнуудын хувийн компани хийж байна. Өөрөлд гэрээ журмаар ингээд харьцалцдаг байхгүй. Тийм жишгээр хөгжүүлээсэй гэж хүсэж байгаа Монгол улсыг. Зүгээр төрийн одоо компани заавал байх уугүй гэдэг дээр сүмөрөө өнөөдөр одоо хариулаад яах вэ? Тэр нэлээд орхичих. Гэхдээ хувьчлалыг бол 100% дэмжиж байна. Зах зээл бол өөрөө асар ухаалаг зохицуулдаг гэдэг. Тэгэхээр зах зээлд зарим мэд орхиё гэдэг тийм уриалгыг улс төрчид үлдээмээр байна. Бидний урилгыг хүлээж авч маш сонирхолтой яриа өрнүүлсэн ард группийн захирал ерөнхийлөгч Гавыг захиралтай маш их баярлалаа гэж хэлмээр. За амжилт. За амжилт.